Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Яг одоо подкаст бас нэгэн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн зочноор Америкийн нэгдсэн улсын United Airlines олон улсын агарын тээврийн компанид ажилладаг залуу гэр бүлийн хамт оролцсон байгаа. Ингээд түүний Куб улс руу хэрхэн аялаад ирсэн тухай, бас өөр улс орнуудаар явсан адал явдлын талаар, олон улсын онгоцны буудалд ажиллах ямар вэ гэх мэт сонирхолтой сэдв хөндөж ярьсан байгаа. Хүлээн авч сонсноо. Яг одоо ингээд манай студид уран баримлч Баярхуу гэдэг залуу ирсэн байгаа. Энэ залууг одоо сар гаруй ураад ирэхгүй юм. Тэгээд одоо өөрөө ямар нөгөө балжин юм Баярхуу тохиолцсон өдөр хүрээд ирлээ. Өнөөдөр ч юм бол одоо монголоор бол балжинам дашнам давхцсан өдөр шүү дээ. Тийм үү? Тий. Одоо намрын дунд сарын хамгийн одоо бэлэг цай өдөр гэдэг шүү дээ. 10 сарын 3 монголоор бол өчигдөр. Энтгээр бол өнөөдөр. За тэгээ балжинам дашнамтай өдөр юу хийчих юм бэ? Балжинам дашнамыг тааруулаад одоо гэрхээ ивсэг угаалглаа. Өдрийн сайныг өнжин хүлээж угаалглаа. Хамгийн минь харж ийжээ. Баярхуу Америкт ирээд 2006 оны 1 сард ирсэн. тэгвэл 15 жил болж байгаа юм шиг. 14 жил. Одоо 5 дахь жил рүү явж байна. Онгараад 1 сар 15 жил болно шүү дээ. 3 сарын хугацаанд юу хийвэ? Нөгөө уран бүтээл хийж гинэ үү? Ямар юм. 14 жил хийгээг уран бүтээлийг гин уран. Тэ чи угаасаа нөгөө өөрийнхөө хоббигоор дуртай байсан юм өстэй баримлжлах та. Тийм. Энэ угаасаа л миний сонирхол байсан. Тэр Куб руу явахад тэр урдж байна. Зүгээр ингээл очиж. Тэр чинь эндээс бол Куб руу шууд нислэг байхгүй шүү дээ. Ер нь бол одоо энэ Европ руу тэр зүг рүү чинь дамжиж байгаа. Нью-Джерси, Альсэл, Хьюстон ч манай хаб стейшн. Саут Америкийн бүх нислэгүүд Хьюстонээс байдаг байхгүй. Тэгээ Европ руу бүх ихэнх нислэг чинь Нью-Йоркаас. Тэгэл Нью-Йоркаас энэ тийшээ 6 цаг нисэл тэндээс доош хэдэн цаг байлаа. Тэндээс гайгүйс. 4 цаг. Манила билүү? Кубер ямар байна? Гоё байна. Нэрээ гоё сони ярьж. Куб гоё юм байна. Айгу гэмтэрэг ямар ч гэмтэрэг байхгүй. За. Хамт хэрэг ихтэй гэж яг хүмүүс бодхоор те. Ер нь бол жоохон яг хөө ер нь жоохон эвгүй ингээл орой жоохон ингээл гэрэл мэрлээ байхгүй годмод мөн ерөнхий эвгүй харанхуу хог мог тэгэл бөө хүмүүс ингээл Монголоос хэрэг одоо жишээ нь Монголтой харьцуулбал гэр орол яг л нэг Монголын гэр орол маягийн байгаа байхгүй яг хөө гэр орол байхгүй тэд нар чинь ганц хоёр давхар байшингууд байгаад байгаа залгаацлан. Гэхдээ бол ямар ч гэрэл мэрэл юу ч байхгүй тэгэл хав харанхуу тэгэл нэг тент нэг 4-5 тент нэг 4-5 хүмүүс ингээл харанхууд ингээл бөгнөрөл бужигнаал Тог байгаа үстэй. Тог байгаа юм л гэхдээ тийж нэг гудамуд нь тийм амар чи нэг хуучин шин гээд хуучин хаваана шинэ хаваана гэдэг байгаа. Тэр хуучин хаваана нь бол яг зүгээр нэг амар юм дээр үеийнхаараа юмнууд нь хуучин байсан савна амар дээр юм. Тэргүүрч явсан гоч тэгээд нэг харанхуулан болж гэрэлтэй гэсэн. Гудамдаа бол нэг тийм амар гэрэлтүүлэн тэр юуч байх. Гудамжных нь хоол ямар вэ? Тако макогоос хэрэг. Хоол юуч байхгүй. Хоол бол нэг айгуу муу. Хоол айгуу муутай. Тийм үү, ямарсан. Чи зүгээр махцах олдохгүй. Тэр чи тэгээ юу иддэг хүмүүс. Айгуу таханы мах иддэг юм байлээ. Таханы мах хям айгуу. Сонин хям шиг юмнууд л байгаад лээ. Тэр гудамнаас ингээд бүргэр авч идсэн чинь. Сонин хям ч юм уу ингээд монголжуул айцсан үү? Кубжүүлсэн. Тий, хям төсөөд ингээд дөрвөлжин одоо татаад тэгээ тэрийг ингээд нийлүүлээд ингээд шаардсан маягийн байгаа байхгүй. Хоол бол нэг айгуу юу. Ингээд дэлгүүрлээ яваад орж байгаа байхгүй. Яг нэг Монголын картын бараа заа. За. Зүгээр ингээд нэг том заал
том Зүгээр лангуунууд. Тийм. Лангуунууд нь хов боосон заяа. Юу байгаа гэсэн чи гаста ундаа байгаа юм. Тэгээ нөгөө нэг пип байгаа юм. Тэгээ рам байгаа юм. Зөөц. Архины төрлөөс нэг 3. Тэгээд ингээл хоосон заяа. Юу ч байхгүй. Цорч айгүйх төлөө нэг 4-5 дэлгүүрүүдээр авах яг тийм байсан. Гэтэ яг тэр нэг дараа нэг яг төвдөө нэг том супермаркет байсан. Тэр лөө яг дундуур нэг яваагүй. Хальт харахад юмнууд байсан. Гэтэ бол энэ Хоолны өөр хөдөлж явах хэцүү санагдаж. Энэ их тийм хойд солонгос шиг бичиж барьж болохгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэл дуртай газар орж байгаа. Хүмүүс нь хамгийн гол нь айгүй Амар nice хүмүүс айгүй сайн. Гудамжиндаа өдөр гудамжиндаа бүжилж мөжиглээл дуу муу хатаал тэгэл айгүй найрсаг тэгэл юм асуугаар туслах га зүгээр дагуулаад дахиж гэж байгаа. Бүр өөдцэн амттлээд байхдаа гаднаас хүн амтаа орж ирдэг болохоор яг гаднаас орж ирлээ гэвэл ер нь Америкаас л хүмүүс ирнэ. Орсууд амар их. Орсууд их байдаг. Оо тийм үү. Орсууд айгүй хөвч дээ. Визгүй ураг яваа. Хятадууд ч бас социалист байсан. Визтэй мүү мэдгүй. Ямар ч хятадууд айгүй. Хоёр нэг Airbnb шиг, Airbnb биш нэг баяр хүүгийн нэг найзаар нь тань яагаад нэг тийм нэг Airbnb биш нэг газар. Гэтэ нэг хоёр өрөө тэгээ нэг өрөөнд нь хятад капл явж байсан. Яг Бээжингээс. Тэгээ хятадууд амар их явдсан байлээ гэдэг чинь. Орсууд айгүйх байсан. Хэл яаж нэвтрэх хөдөлцөг хоёр тийм. Хоёр ч тэгэл Spanish бол биш байгаа ч тийм нэг сонин нэг ажилласан Spanish юм шиг тийм. мэдгүй тэгээ Spanish-аар ярьдаггүй болохоор Тэр тэгэл хамгийн гол нэг л яг л нэг туристын яг юу хийж яваа тэргээр тэрийг нь л хийж яваа юм чи. Тэгэнгүүтээ яг уу тэгэл тиймэрхүү юу нь болохоор ерөнхийдөө яг нэг худлаа нь ойлголцчихж байгаа. Тэгээ тэр чи яг тэгч нэг яг Валентинаар тэнд байж таарад. Яг нэг Валентиных нь орой битээр гарахгүй юу? Тэгэл гудмар чин зүгээр нэг л хөөх юм нэг сингл цэцэг өрсөн нэг юм жижиг набор өрсөн залуучууд зүгээр стэнэр битүү заяа. Амар гангалцсан стэнэрэ тэгэл ингээл бүгд төргийн яг нэг набор нэг чоколад альсвал нэг юм жижиг юу тоглоом. чихмэл тоглоом. Тийм чихмэл тоглоом юм жижиг юм барьцсан ингээл залуучууд зүгээр стэнэр өгтлэн гангалцсан. Амар ганган тийм. Би тэр тэгж явж байгаа л гээл яг нэг за яг одоо локал хүмүүсийнх нь ордог баарнууд хаа байна гэж хайж байгаа л тэр нэг гудам дээр очихгүй юм. Тэр хүмүүс яга тэр гудам дээр л айгүй их баарнууд байгаа хүмүүс юу яаж байгаа. Атсан ч нөгөө гудам нэст пиг зүгээр ерөөсөө явгууныхын замаар алхах зайгүй ерөөс залуучууд. Хамаг баар маар бүх юм нэст пиг орх зайвах. Тийм барааны хомсдолтой газар хэрнээ бас тэгж бас хөрхөн гарч орч чоод зингэн. Найз зарн ковд очсон тэрийг ярьжсэн баг. Хүмүүс амар нэг амжиргаа багтай, салин багтай, тэгтээ амар хаппи хүмүүс яг хоёр хэлжсэн айгүй хинтент хүмүүс бүжгэлж идэг тэгээд яг парит гараа жинхэнэ паритсан шиг паритдаг болсон дэлэл гэж ярьжсэн. Тэгээ бит хоёр ч айгүй амар аюултай юм бол ерөөсөө бит хоёр шиндээ орой тэгж хоолмол идчихэд бит хоёр чинь зүгээр годмонд нь тэр Валентин чи орой зүгээр годмонд нь тэгж идэж явж яснаа годмонд нь алхаал зүгээр ижууж явж байгаа л барлуу орох гэснээ болол үүдэнд нь байжсэн чинь би ууцсан зогсчихсэн чи хажуудалд нэг хоёр залуу байсан. Нэг нь ингээ битүү шивэстэн гар марын шивэс нүүрэн дээр баг нэг амар зүгээр нулимсны шивэс мэвэстэй амар шивэстэй хоёр тухайн залуу зогсчихсэн. Тэгэл яг нэг жоохон аажуу зогсож байхаар юм яриад л ингэсэн чинь нэг нь яг нэг хайлтвал бас ярих юм аа. Гэтэ өөрөөс тийм сайн байх. Тэгэл юм хэлгээр инээхээ өөрхөө. Тэгэл нөгөө шивэстэй нь болохоор юу ч байхгүй. Бүр таг. Тэгээд нөгөө хоёртаа чи юм худлаа оны юм ярьж нөгөө нэг ганц ярьдаг нэг дальдвал гээл нэг ойрох юм яриад л ингэж байгаа л тэгснэ яах за юу яа хэдүүлээ ram of joy гээл тэхгүй тэгсэн чинь тэгэл гэж шин тэгэнгүүт чи яваад аваад ирээ нөгөө нэг халтмалт ярьж исэн багийг нь мөнгө өгсөн чинь за гээгүй нэг шил ram аваад ирлээ. Тэгээд нөгөөдгий чинь дөрүүлээ зүгээр нөгөө гудамд нь тойруулахгүй юу? Тойруулаад зүгээр өстө рамо болоожсэн чинь нөгөө нэг амар шөөстэй нөгөө нэг баги дээр яг ингээл тойруулаад явал нөгөөт эхлээл тэр нь тойрж очиад тэрэн дээр очиад өгсөн чинь үгүй айл гэжсэн.
яасан гээл тэгсэн чинь нөгөө нэг найз нь арх уудгүй наа чи. Зөөц. Nice. Тэгсэн чи тийм үгс наа чи арх ууж үзээгүй. Тэгэл яах нү бит хоёр чи яах юу сүртэй яваач гоочаа. Монгол зангаараа Шаханаас нөө шахахгүй юу? Шахсараа уулгацсан. Оо за. Тэгсэн чи яав нөө өөргэнт уугаал зүгээрс пепа болол зүгээрс тэрхүү оронцсон зүр болж байна. Тэгсэн чи нөгөө нэг амар шивэстэй бит хоёр бас жоох ингээл энэ эвгүй гарахтаа гэдсэн чинь найзаас нь юу юм гэсэн наа чи арх ууж үзээгүй наа чи. Ангаахын оюутан гэж байгаа байхгүй. What? Ихэмж болох гэж байгаа ангаахын оюутан. Тэгээ наа хичээлээ хийхээс өөрөө мэддэггүй. Шивээсэ. Тэгээ арх мэрх ууж үзээ. Нэр хангаах гэснээс куб чинь эмчээрээ амар алдартай тий. Шүдээ. Шүдний эмч бүр Куб чинь тэ шүдний Хоёр сургууль руу нарсан тий. Нэг их сургууль руу явж чаад орсон. Их сургууль нь аягүй гоё юм бэлээ. Яг нэг Монголын нэг одоо мөс зөөс тис мис шиг яг тиймэрхүү нөгөө нэг юугаараа яатсан. Одоо яг тиймэрхүү яг бүтэлцэн яг нэг тиймэрхүү кампус мамс нь Америкийн сургууль шиг биш. Тэгээ орсон чинь тэгэл амар их оюутан байт. Тэгээ гоё юм бэлээ. Бид хоёр кампусаар нэг жол яваад амар их залуучууд ихтэй тий. тийм куб чинь гоё юм лээ. Гоё юм бэлээ. Аюул тэр нөгөө хичээл нөгөө юу боловсрол юу лээ нөгөө тэр нь үнгүү мүнгүү та. тийш тий. Тэр яг тэр нэг битэрийг алхаа явж байхад нэг амар өндөр барилга байсан. Яг тэр төвд айгуу содон. Тэр нь гэсэн чи эмнэлэг гэдэг. Фидел Кастро эмчилдэг байсан гэл тэр эмнэлэг. Сайд нарын эмнэлэг. Тэр бараг л алдартай шиг. Би хаач үлээ хизээ нэг удаа нэг цэдэн балгч лөө манахаас нэг Монголоос нэг хүн Кубад өргөдөж бараг тэр Фидел Кастрод чинь нэг лекц мэгцэрхүү юм уу хэлэх гэжсэн юм аа. Гэтэ Монголоос чинь юунд Кубад чинь юу байд юм шүү. Элчин байд юм байлаа ш. Бид хоёр мэдээгүй байсан. Дараа нь мэдсэн. Оо зөө тэнд одоо очиосоо чи. Хоёр ч хамгийн гол нь тэгээ хүмүүс баг англиар ярихгүй. Тэгэл хоёул тэгэл яхаа ууяг өглөө мүзээ үзэл янз юм үзэл. Элчин гэж ерөөсөө тэр үед санаагүй за байхгүй байх гэж одоо тэгэхээр дараа ирчээд бит хоёр телевизэр үзчихэл яаж илаа тэгээд элчин байдаг гэд тэр хиний нэвтрүүлгээс үзлээ гэсэн чи элчин дээр очдог байж нөө дэлхийгээр яваад байдаг ах гэж тий тэр ах чинь тий Монгол элчин бай куб Монгол элчин дээр очсон. Ахуу чи яг нэг буунгуудаа нөгөө яг хийдэг үйлдэлүүд нь эхлээд нөгөө интернеттэй холбогдох нөгөө за энийг тэдээр авчдаг юм байна шүү. Энийг би ингээд яачлаа. Нутгийнхт нь бол энэ юм байна гэдэг айгүй гоё нэг юм мэдээлэл өгдөг шүү дээ. Тэгээд тэр кубд очичоод тэр юг нэг би кубыг гэхдээ гүйцэд үзээгүй юм байна. Яг ямар ч гэсэн тэгэхээр хоол моолны талаар бол яриаггүй тэр нэг навчин тамхины талаар бол тий. Тэр нь айгүй юу юм бэлээ. Бид хоёр ч бас нөө наашаа эрэхтэй за хүмүүст тамхи бас ер нь гэхдээ нэлээд үнэтэй юм билээ. Яг нэг тэнд бас очиж байгаа хүмүүс нөгөө юу яаж байгаа болохоор яг бүр яг local area очиад авал өөрлөх л та яг хийж байгаа газар чи тэрийг яриач хараа бид хоёр яг нэг local газраас авсан чинь бид тэр нэг эвгүй газар яаж байгаа эвгүй газар яаж тэгэл яг тэр нь тэгэл нэг яг баг өөртөө хийсэн л юу байх л та зүгээр л нэг тамхи ах уу начин тамхи ах уу гэл тэгээд за гэл тэгэхгүй үзье гэл тэгсэн чи нааш намайг дагаа юу гэл тэгэхээр дагаад яв гэсэн чи битэрийг дагуулаад явлаа нэг апартмент дагаад явжсэн чи нэг амар хуучин байшин руу орл гэж шүү ийшээ хүрээд нааш л гээд тэгээд бүр айгаад за энэ ч яах гэдэг. Ер нь бол гаднаас нь харуул ер нь нэг аим шиг киноны байшин шиг за энэ ер нь орол орог нухчаар бүр амар байшин байгаа байхгүй. Тэгэл яах вэ гэснээр тийгүү байжсэн яах вэ гэж гадна бас зогсч мөксөд өндөрт за орё гэгэн цаг өдөр гайгүй байл. Орсон чи хав аранхгүй юм байгаа байхгүй. Хав аранхгүй юм оруулсан энэ left руу оруулаад нөгөө left амар ороод ингээд битүү төмөрнүүд ингээд төмөр юунууд хаагдаад ингээд тэгэл тэгээ амар жоох нөгөөтгөн дотор нь ингээд гуруулаа ингээд амар хавчигдж.
Тэгэл нэг лефтэнд нь ороод дээшээ яваад тэр амар дээшээ яваад бит хоёр за хоёулаа евро. Нэр нь яах гэдэг нэг яг хоёрын хинж тамхи навчин тамхи датдаггүй яаж Юугаж тэгжсэн нь тэгэл давхартаа гараад буугаал тэгсэн ч хөөгтүүд мөхтөд ажуугаар гүүгээл ингээл амар сонирхож харж байгаа л тэгэл тэгсэн чи нэг апартментд очиад хаалган тагшаал онгойлгосон чи амар жоох нэг хавааранхан тэгсэн нааш гээл нэг өрөөрөө оруулаад гэрээрээ цааддаг юм шиг тэгснэ баахан навчин тамхинууд гаргаж ирээд хайрцагтаа альнаас нах өтөр яаж яг нөгөөдг нь мэд. Ойлголт мэдгүй тэл зайлан ч. Тэ харж байгаа л мэдгүй алийн намууи баг хүн их авдсан юм баг яаж байгаа нэг шиг. Тэг яг тэгээд юу доллараар авах уу эсвэл нөгөө өөртөөх нь мөнгөөр. Тэнд айгуу сайн чи доллараар юу ч худалдаж авч болохгүй. Үгүйс доллараар юу ч. Тэгээд чи зүгээр энтэнд очиод чи одоо юу ин доллараар шууд зүгээр дуртай газар очиж солиулж болохгүй. Заавал яг солидог албаснаа одоо хүмүүсээр нь одоо тэр одоо бид хоёр одоо тэр Airbnb буулаа гэж бодоход тэрний тэр хүүхэнд нь мөнгө өгч байгаа. Тэр хүүхэн нь авч яваад тэгээд бид хоёр сольж авчирч өгч байгаа. Бараг өргөдөл бичиж байгаа сольж нөгөө ямар ч байсан бит хоёр мөнгө өгч та хоёр зээрээрээгээ бит хоёрт мөнгө өгч тэгээд буцаж ирээд тэгэл хөрх юмтай авил ирж байгаа байхгүй яг л бодоол юм. Тэгээ бас амар сонио тэдний хоёр мөнгөн тэмдэгтэй байгаа байхгүй. За. Жуулчдад нэг мөнгөн тэмдэгтэй байгаа. Локал нь бас нэг өөр мөнгөн тэмдэгтэй байгаа. Тэгэнгүүтээ тэр жуулчдынх нь одоо бидний очиж доллараар солиулж байгаа мөнгөн тэмдэгт нь болохоор үнэтэй одоо доллараас ерөөсөө юу нэг 75 цент маягийн баг харьцаа нь амар ойрхон өндөр байгаа байхгүй. Ханш өндөртэй. Тийм. Тэгэнгүүтээ бид хоёр тэрийг авчаад ингээ явж байгаад бид хоёр ингээ алхаад ерөөсөө яг нэг төв хаваанаас яг нэг жуулчд явдаг газраас нь бүр гараад мөлий алхсан. Мөлий олоочоод ингээ яг нэг хүмүүсийн өөрсдөө зүгээр амьдарч байгаа газар нь ороод ам цангаж өгөх гэдэг дэлгүүрлээ ороод юм авах гэсэн чинь нөгөө мөнгөөр зарахгүй байгаа. Нөгөө солиулаад авсан мөнгөөр чинь зүгээр нэг локал дэлгүүрт нь ороод юм авч болохгүй байгаа. Наадгаж авахгүй. Тий, наадгаж авахгүй гэдэг. Тэгээд Жон санал юм бэлээ тэр. Тэр хоёр нь адилхан нэртэй юу? Өөр нэртэй л. Юу жаламаа байдлаа одоо мөрч. Юу гэдэл бабай. Хубийн юм. Тэр ахуу хэлээд юм аа. Явж та хоёр яаж яваад тэр кубыг сонгоод очсон тэр Өмнөд Америк 80 улсаас Перу, Аргентин. Би бол яг Куб явж амар үзмэр үзсэн гэж бодсохгүй. Тэгээд угаасаа яг нэг социализмын үед яг угаасаа яг нэг хаалттай орон тэгэл бас ингэ хаалттай орон зөөр юм ингээд тэгэхээр сонирхтой гэж бодоод тий. Бид тэр чинь бас тэгээ яг нэг Кубыг төлөвлөчээ за явъя гэдэг. Явгаас нэг Монгол паспортаараа явчих юм байна визгүй. Куб руу чи монголчтаараа явчих визгүй юм чинь гээд тэгээ явхаар болоо за маргааш өглөө явъя гээд урд оройн за паспортаа гаргаж ирээ Монгол паспортаа гаргаад ирсэн чи хоёулынх нь expired болсон. Тэгээ очиад шууд визийн шууд онгоцсондоо орохынхоо өмнө дард юм билээ. Оо за. Яг тэр нэг үүнийхээ хүний 70 эдэн доллар 75 байлуу. За өмнө амар юм биш те очих газрынхаа визийг шууд онгоцсонд нь авчдаг гэрч өс те. Амар. Тэгтээ түрүү тэр нөгөө хоёр тэгжсэн нөгөө юм сони эвгүй газар ил усыг мэдэхгүй тэгээд нэг юм dangerous те одоо яачих юм блэ. Яг тэр фильм байдаг шүү яг нэг хааны газар одоо чинь нэг хөгжилтэй улсал биш бол одоо чинь те бид тэр нэг Тихванад очичоод нэг юм нэг айлд орсон чинь айгүй тийм урайлга ороод ир гэсэн аахгүй. Тэгэхээр би за хүүр юм аа өстө нэр энд ирээд ингээд миний хувь заяад авсан шүү дээ. Эндээс ингээд нөгөө хитэн гарууд нь job игээд яах юм бол надаас нөгөө нэг одоо миний бит одоо хитэн хөрөг байгаа гэж бодсон юм бол гэж одоо би чинь бараг л надад like I have like зүгээр 200 доллар байгаа гэж хэлчихвэр байгаа байхгүй юу. Нөгөө эртхэн шиг хилээд нөгөө бид нөгөө бага мөнгөтэй явж байгааг хэлчихгүй бол бараг хооланд дулцсан үед бас
Oh, it's too late. За дууссан иргэд тэгвэл бас. За зөвч аваад чааг аллаа гэвэл. Ирдэг шиг зүгээр байгаа нэг. Далаасан гараа буцаахгүй гэдэг. Гэтэ тэнд тэгэл би яг нөгөө манай нөгөө цуг ажиллаж исэн багийн ослохлоор яг хуу чи тэднийхээ ормор гэдээсэн болохоор тэгж очиж байгаа хгүй. Тэрнээш бол гэтэ нөгөө цаана дотроо болохоор айгаад байхгүй. Нөгөөдөл ч юм болохоор намайг ингээд Тихуанаг үзүүлээ чи байж өнөө шин Хонконг явна маа гэл тэр нэг бодвол тэр Тихуанад нэг хамгийн алдартай нэг газар нь Хонконг юм шиг байна. Тэнд байсан хүн болгоноос юу одоо би Тихуанад байсан гэхээр чи Хонконгд очсон уу гэж асуудаг байхгүй. Тэгэхээр надад яг тэр opportunity ирсэн даанч би аваагүй зүгээр гарууд бүр нэг нь бүр 18 ч хүрээгүй би ингээд оруулахгүй байх маа. Гэтэ очиж үзмээр байна мэн. Тэгээд зөхгүй тэгэхээр аав нь өвөө гэртээс өнөөрөө ингээд пими уугаа сүлдээ бүр юм татаж сүлдээ яг дундаа оронгуудаа за гайгүй байна гэж бодож байгаа. Тэгэхгүй бол би чинь бүр яг энэ хэдэг яагаад надад юм амар юу байна. Айгүй урайлах айгүй бас бит хоёр жахаа тэр очиж уулздаг тэр баяр хөөгний ажлынх нь нэг хүнээр бит хоёр ч хамгийн гол нь тэн нөө Airbnb авахгүйсэн. Тэгээ Airbnb авахгүйснэ мэдгүй Шинэ бас нэг хаалттай газар болохоор зүгээр одоо манайс өөр газар явж байгаа юм шиг зүгээр шууд онлайнаар юугаа авчиж болохгүй. Амар цөөхөн газар Airbnb тэгээд болохоор нэг хүнээр дамжуулж нэг амар тай хөөрхөн гайлд утсан. Тэд нэр өөрсдөө тэгээд гэртээ хоол хийж үзүүлж тавьчаалаас гэртээ хоол хийж өөрсдөө зарж мардаг. Яг ингээл dinner time гэл тэд ирээрээ тэдэн төгрөг гэл тэгээд бид нар ч очиж хоол идэж. Айгуу nice. Тэгвэл бас гоё юм. Тэгвэл би тэр онгоцны буудлаас буугаад зүгээр ингээд таксинд суухад хүртлээгүй ядаргаатай байгаа юм чи. За зэнийг юм суучдаг энэ аваа хизэнээс харж ихэлсэн байна. Яг хэдэн минутын өмнө энэнийг нүдэнд оролцлогдсон юм бол таа. Тэгээд нөгөө нэг хүн хэлээд зөхгүй такси гэдэг бичихгүй л бол бити суугаараа гэсэн чи угаасаа гараад ирсэн чи ямар ч тийм такси гэдэг бичихгүй зүгээр дандаа халтуурын гараад зогссон. Өөдөөс ингээд наваа булаацалчих гэх яа за чамтар сойдаг. Тэрийг мэдхүү гэсэн чинь. Онгоцны буудлаас ирж авсан. Бид хоёрын зургийг барьсан. Онгоцны дээр нөгөө скриншот. Нөгөө Facebook-ийн нөгөө profile picture барьсан заяа утсан дээр ингэсэн. Онгоцны буудлын дээр тэрийг ингэсэн. Хөргөнд тэгээд өөрөө ямар ч хэл байхгүй бас. Ямар ч англи хэлгүй. Ямар ч англи хэл байхгүй за. Бид нар тэгэл ойлголцсон нөгөө Google Translate энийг л авах. Тэгэл нөгөө Google Translate дээр юм бичээл энийг үзүүлээл бит хоёр зөрүүл бичиж үзүүлээл тэгэл нэг. Тэгээ Google Translate чи яаж яхаа жоохон муу айгу муу орчуулдаг орчуулдаг тэгээд юу ч гэж. Тэгээд амар тасархаа нэг кубч нэг амар хууч маш дээр үе машинууд те. Тэгээд бит хоёрыг бас нэг найз нэгэд нэг багийн нэг яг нэг дээр үе нэг одоо Монголд байдаг байсан. Одоо нэг Чайка маягийн баг тийм машинаар ирж авч байгаа байхгүй. Тэгэл зүгээр нөгөөтгнөстэй төр дотроо нэг юм зүгээр яг зүгээр сенс мэс тавьчихсан. Тэгээд ингээл нэг доош энэ тент нь шал мал нь цоорхоо газар харагдаа ёо. Зам мам нь хэр вэ нэрэ? Гайгүй юм байлээ зам. Бид хоёр тэгээ саунагаас нэг цагийн зайтай нэг далайн эрийн тийм газар. Тэгтээ хоёулаа чинь 30 машины юун дээр тий зүгээр шууд зүгээр ачаан дээр юу л одоо нэг жижигхэн нэг 30 тэгтээ яг 30 машин шиг жижиг байсан. Яг нэг Монголд нэг тийм машин аавын цээж шүү дээ. Аавын бүрхүүлтэй аавын цээж л байгаа байхгүй. Өөртөө тэгэж яг програм биш зүгээр нэг юм одоо юу ч одоо нэг арай нэг жоохон сүүлийн нэг супер жарис шүү дээ. Тэрнэрхүү тэгтээ амар дээр үе машин байгаа байхгүй. Тэгээд нэг артлынхаа зайг ингэж сандалнуудаа авч хаяад зүгээр ханаар нь ингээд өөрсдөө ингээд үргэлжилсэн сандал хийцэн. Тэгээ хүмүүс ингээд игнээд чигчдэг арталт нь ингээд ганцхан ийм юу онгодог. Кубын микро. Тэр тийм амар хөөргөн заа. Тэгээ явж байгаад тэгээд нөгөө очихж байгаа тэр нэг газраа хийлээл тэднэгэр гиднэгэр гээл тэгэл тэр чинь нэг таксиных нь яг зогсдог газар нэг ганц нэг хилтэй хүмүүс байгаа байхгүй. Тэд нар тэгэл тийш явна гэж энэ хэдээр яв тэдэн дэгрэг гээл бид тэгэл тэдээр яв юм авъя гээл тэгэнгүүт цаанаасаа машин чинь дуудж өгөөл тэд жолооч нартайгаа бас үнэ тахраад ах шиг. Тэгэл бид хоёрыг нэг тийм машин суулгаж байгаа.
Тэгэл нэг хоёулах нэг тийм өөстэй нэг начигсан юм дотор зүгээр өстэй. Ямар ч тийм суудлын муудлын зүгээр ерөөсө дугуун дээр модон сандал онтлон дээр зүгээр донслонгоч чинь зүгээр өстэй нөгөө эвгүй байгаа юм чи. Тэгээ тийм газар бол тэгээд трафик бол байхгүй юм биш үү ер нь бол тийм. Трафик бол Ер нь бол байхгүй. Тэгэл нөгөө road rage mage гэсэн юм бол байхгүй яа. Цаг тэгэл тэр хоошо тэр нэг лог одоо яг нэг кубчүүдийнх нь өөрсдөө нь очдөг бич гээл жоохон зайтай. Тэглүүн явсан. Та санаж нэг Facebook дээр нэг шарвагийн Монголд ирсэн чинь нэг ахуу аваад Тийм. My daughter in Washington DC гэж мэ. Яг би тэгээд тэгдэг байхгүй. Гадны хүмүүс ингээд энд ирээд манайхан бүр нүрээ уулзуулж байгаа шиг энэ одоо чинь манайхан ингээд энэ тэнд очиод нэг бас нэг адилхан л муу сайнтай л яриа штэ тийм чинь тэгэж тэгтээ тийм муухай юм анзаардаг тий. Тийм үү зэрэг. Тэстэ тийм анзаардаг. Тэр тэгээ нэг жоохон банд байсан аахгүй тэр машинхан жалаад. Тэгэл явж байгаа л тэр чи өөрхөн тэр цаг гар явж явах чи замд нь зогсноо. Замын яжгаар ингээ хүмүүс юм зараад ингээ урт модон ингээ юм өлгцэн ингээ зараад зогсож байгаа байхгүй. Урдны зам л байгаа юм л бас амгандаа л урд яаж. Тэгээд бид нар чин шууд тэгсэн чин тэг жолооч нь ямар ч англи л байхгүй. Аач гэхгүй байхгүй. Тэгэл замын яжуу зогсоод 3-4-ийг аваад инээ гэж битээр нэгийг өгөөд идэлгээл ингээ. Тэр бид хоёр идчихэл таа тэгээд нөө сайхан идчихээ. Хөрхий. Тэр 70 эрг нь гоё байсан уу? Тий гоё байсан. Гэтэ бид хоёр жоохон сэрүүх өдөр очсон. Тийм жоохон салхитаад байсан. Салхитаад өдөр байсан. Тий. 70 эрг дээр нь жоохон явж байгаа л хажиж нэг ресторант нарж тэг чи яг нэг хөл бөмбөгийн юу болж илаа. Paris versus юу байлаа да. Ямар том тоглолт байсан юм аа. Том тоглолт байсан. Тэрийг тэнд нэг дан хүмүүс үзээс би бас тэрийг нь үзчих гээд тэнд очиж сууж нэг хөл бөмбөгийн тоглолт үзчихээ тэгэл өдөр шөнө нэг мохито уусаргал таарсан. Мохито ч одоо Кубас гарсан гэл тэгэл уугаалсан тэгэл баг энтхийнх нь Америкийн өмнөч дандаа сайжруулсан. Арай тэнд бас нарай илүү юм уу гэ. Тэгэл баха. Куб гоё юм лээ. Тэг яалтч нөө хүмүүс нь аяг найрцаг болохоор тэгээс уур амьсгал нь нэг амар хүтэн мүтэн биш тэгээд бас дээр үеийн тийм яг тэр дээр үеийнхээр болохоор амар сонирхолтой байсан тэгэл. Яг очиж үзэхээр л яг зүгээр ингээд кинонд байгаа юм шиг санагдаад байгаа. Кинонд. Тийм New Orleans-аар хууюугүй юу? Мэдгүй New Orleans дээр ерөөсөө очиж үзээг болохоор зүгээр ингээд амар юмнууд нь амар хуучин барилга ингээд ерөөсөө maintenance байхгүй. Сонин дээд давхар нь ингээд нураад зүгээр ингээд хан үлдсэн заяа. Тэгээ зүгээр ингээ хаана үлдсэн зүгээр онгорхоцсон доотлолт ингээ айлууд амьд. Тэгээ ингээ барилганых нь булан ингээ дэлбэлцсэн юм шиг ингээ булан ингээ нураад унтсан нөгөө буланд нь хүн амьдэрж байгаа байхгүй. Тэгэл хөшиг мөшиг татаал тэгэл амьдэрсэн. Тэгээ эсвэл тэнцэн нэг усмсны barber shop мовч юм. Тэгээ одоо засчанслаад баг суух нь өштэй тэгвэл ер нь бол засчанслаад болгочхоор юмнууд байгаа байхгүй. Тэгсэн чинь тийм биш зүгээр ерөөс нурцсан тэрчгээрээ тэгээ. Айгүй их тэгж нурцсан тийм нэг хуучин гараад. За. Тэгэл нөгөө нэг битүү нөгөө нэг дээр үе машинд яваал нөгөө Москвичлаа нурч ингээл яваад айлсэл нөгөө яг Америкийн класс машинууд уу? Тийм. Москвичлаа зил 130 мөч чинь юм хум ачаал танд чинь. Жигүүлийн мөгөлийн net чинь зүгээр өстэй лаг го яндалцсан. Баахан Apple-ийн лого мөгөө наацаа. Nice. Хрушевын юу хангамж сайн байсан мэн те тийш. Тэр ерөөсө бүх юм орсон байгаа. Ерөөсөө Хүүбич угаасаа нөгөө Америк руу пуучин яхахтай айгүй ашигтай. Яа тэр Хрушев тэр чинь бүр яг мэдрэлтэй яг тэнд Кастро стац би дарж ил та. Тэр Фиделег бол шүтцэн л юм билээ те. Фидел Кастро тэгээ одоо тэр нэг одоо хамтарч одоо хувьсгал хийсэн тэр нөхрөө штэ одоо нэг малгайгаа буруу харуулсан нэг тавуушны зураг. Чигвара юу? Чигвара. Тэр чин бол Шива тийм сам. Куб хүн биш юм байлээ штэ өөрөө. Аргентин хүн юм байлээ штэ. Чим гарч яваад буцаж очиод тэгээд дараа нь хүлхтэй бол зүгээр Кубдээ бол тэр чин зүгээр тэр чин бас гайгүй тийм юу муутай хүн биз. Тэгээ бас оюутан байжгаад Америкт сурж ийснаа бараг буцаж ирээд хувьсгал эхлүүлж илүү яалаа нэг тиймэрхүү төвхтэй баг шүү те.
болоо. Ямар ч юм тохиор нэг музикээр нь яасан юм. Хувьсгалынхын музик үзсэн чинь өөрхөө бас Сэргээр гэлт үздэг коуч. тий. Манай Монголын музей үзээгээ Монголын музейнүүд чинь бас л хэцүү хөндөг шүү дээ. Тэдний хажууд бүр хэцүү юм бэл. Амхандаа Фидел Кастрогийн юм да. Тий. Тэгээд нөгөө нэг музей гээд музей рүү оронгууд ингээд ерөөсө зүгээр дандаа фотонууд зүгээр ингээд зургийг авцсан. Зургнууд яадалцсан зургнууд л байгаад байгаа. Яг ингээд нэг гардаад үзчих юм. Цөөхөн одоо юу юм. Тэнгүүтээ Хунар соёл моёл музейнийхээ гадаа одоо талбайд нь одоо Фидел Кастро хувьсгал ихтэй энэ машиныг унаад ингээ буудуулсан бууны баахан нөхмөхтэй машин жишээ тиймэрхүү юм байгаа юм. Тэгээд нэг дотроо нэг Фидел Кастрогийн хэрглэж исэн юм тийм гээд нэг ганц нэг байгаа. Ерөнхийдөө бол ингээл ихэнх нь дандаа фото зургнууд тийм юм билээ. баг Кастрогийн бунхан байна уу юу? Тийм байхгүй юм. Оршилцсан юм байна л да. Надад бол музейн жоох хэцүүхэн санагдц. Дандаа тийм зургнууд л үзээ яа. Дээр үеийнх нь юу жоохон дээр үеийн history юм байхгүй юм байна. Дандаа Фиделийн үеийн те. Яг зүгээр яг музейн бол тийм дандаа л хувьсгалынхаа үеийн л юмнууд байгаа. Тэрнээс өмнөх юм бол юу ч байх. Хөвч хаашаа юм. Гэхдээ ер нь бол юу үздэй те. Indigenous тийм хүн гэж бол байхгүй шүү дээ. Нутгийн бүр яг уугуул иргэд гэсэн юм байна. Яста бом. Би бол тийм ерөөс юу ч яа. Көвчтэй жижиггүй болсон шүү дээ. Тийм том биш. Нэг юм булан байдаг. Арал болсон. Тий. Арал тусаа. Ер нь бол тэгэл одоо тэгээд битээр тэгэл нэг төв талбайгаас нэг одоо нэг яг жуулчд аягүй их очдөг. Тэгээ нэг яг нэг классик машин тийм хүмүүс онох дуртай яг төв талбай дээр ингээд ерөөсөн энэ Америкийн классик машин ч зүгээр хөтөл нь янзлаад ингээ улаан ногооноор амар тод өнгөөр будцсан. Дандаа нэг дээдлгүүд юм машинууд байгаа байхгүй юу. Тэгэл очиод тий. Очиод нэг мөнгө өгөл нэг 30 хэдэн доллар болжсэн хаа. Тэнгүүт аваад ингээд чамаг аваад одоо яг нэг түүх дурсгалынхаа газрууд дээр очиод зөксөд ингээд яваад ер нь хаваанагаа ингээд тойроод буцаагаад ирж байгаа байхгүй. Цаг гарна ч юм уу. Тэгээ нэг 30 хэдэн доллар өгөн. Тэгээ битээрээс тэрийг аваа явсан чинь тэгэл очиод нэг талбай дээр очиж байгаа. Тэгэл Фидел Кастрогийн зураг нөгөө нэг юуных нь юу. Тэгэл дахиад нэг газар нь очиж нэг дахиад Фидел Кастро ингээд дандаа тэгээд нэг Фидел Кастро 3-4 тийм юугаар очиад нэг далаа эргээрээ яваал тэгэл буцаад ирж байгаа. Орос хөшөөнүүд байсан уу? Ленин хөшөө. Тийм хөшөө ерөөсөө олж хараагүй. Хөшөө багтаа байна уу? Бага юм бэл. Мэдгүй битээр одоо тийм газар нь яваагүй ч юм уу. Даунтаун ямар юм? Даунтаун бол амар дээр үе яг хаваанагийн даунтаун бол яг л гоё. дэлгүүртэй юм бэл. Ер нь бол гоё юм бэл. Гэтэ яг хууч яг бүр тийм хууч яг даунтаун area битээрийн явж исэн газруудаас All Barcelona надад их таалагдсан. Ингээд амар нарийнхан ингээд чулуун. Тийм чулуун гот. Тэгээ яг нэг дээр юм байшингууд ханнууд ингээд амар муу тэгээд бус өөр юмнуудаас л жоохон бас сонирхол юм байна те. Тэр нөгөө ховийн өмч гэж бас байна уугүй юу? Тэр бас учиртай. Айгүй л байхгүй учраас тэр дээр ч хүн орохгүй, улс янзлахгүй. Тийм тэгээд иж магадгүй тий. Доотлын айл бол манайх нураг хүн чинь байж л вэ. Ер нь бол битээр хамгийн гол нэг тэгж айхтар хил усаа олцож чадахгүй болохоор яаж л нэг авсан Airbnb-ийнх нь хүн ямар ч хил усаа олцож чадахгүй болохоор харин бүр нэг ухаад асуугаад яагаад чадахгүй болчихж байгаа юм. Бид нэр яг нөгөө хэлний бэрхшээлийг айгу одоо өөр газар очиж ил яг бүр англи ярьдаггүй газар очихоор яг үнэн гомбо гэдгийг мэдэрч байгаа даа харин тий. Хятад одоо жишээ нь за хятад ч яг зарим газар ярьчихж байгаа. Тэгэхээр Бээжин бол хог юм бэлээ бүр шүү дээ. За баяр хүчин бас Испани руу нэг явчихад ирсэн шүү дээ. Тэр чинь нэлээд газараар явсан. За ямар улсууд дээр яв? Одоо хамгийн ихний гадагшаа явуулт чинь битэр чинь хамгийн анх Франц руу явчихад ирсэн, Парис руу явчихад ирсэн. Тэгчээ дараа нь эх жил нь Италийн Ром ороод тэндээсээ Испани Барселона ороод тэгээд тэндээсээ Португалийн Лисбон ороод
Тэгээд тэндээс буцаж Франц ороод тэгээ Францаас буцаж ирээд тэгчээ дараа нь битэрч Мексик яваад Канкун яваад тэгээд байжгаад жирэмсэн байхад манай нэг их мэг жирэмсэн байхад Япон яваад тэгж байжгаад сая өнгөрсөн 2 сард битэрч Бразил яваад Бразил ямар вэ? Нэр тэнд боо хүмүүс юм байна. Битэр чинь тэр корона гарахын өмнө очиж корона тараачаад ирсэн шүү дээ. Айгу нууцлаг дээрчээд ирсэн. Яг амар гардгийн өмнө бүхэм зүгээр нээлттэй байхад нь очичоод битэр 3 онцод буцаад ирсэн чинь зүгээр ирээд орог 7 онц нөө 14 онц нөө Бразил чинь зүгээр коронагаар аллаа сүүлдээ өөр Америкийн дээр гарцсан явж байна. Би явж үзэх газруудаас өмнөд Америкаас харин Бразил хамгийн гоё газар болоо гэж боддог шүү дээ. Бразил л битэртэл амар таалагдсан. Амар таалагдсан. Одоо үнэхээр гоё. Хамгийн гоё нь юу вэ? Яг уу битэр яг уу тэгж нэг юу яаж мааж тэгж айхтар парадж клуб самаа гэж яваагүй л дээ. 3 хоногч бассан угаасаа тэгэх амжихааргүй юм шүү. Тэгээд яг нэг pre carnival гэдэг нэг Brazilian carnival болд шүү дээ. Тэрнээс нэг 2-7 хоногийн өмнө яг нэг pre carnival гэдэг яг локлууд нэг ингээл carnival маягийн парад. Тэр чинь энэ жил боллоо. Энэ корона болцсон юм. 2 сард бол 2 сарын төлөөр болт юм уу? Бид нар ч яг 2 сарын 2 сарын. Тэрний чинь дараа яг коронаны үтсэн. Тэгээ яг pre carnival гэдэг бид тэрийг яг очсон уикендэр чинь зүгээр л парицсан залуучууд зүгээр. Тэгээ бид тэр чинь тэнд очиж яг хуу хүмүүслэр яг хуу аюултай бид хоёр бол яг нэг жуулчдын юмыг бас игээ явж байгаа л нэг аюултай мэдрээгүй. Тэгэл нэг явахынхаа яг явах замдаа даунтаунаар нь орсон ч зүгээр таксиныхан жолооч хүртэл та хоёрстай нэр юмнуудаа хямгадаараа ингээрэ тэгээрэ гэл тэгэлсэн тэгээд тий. Тэгтээ бол нэг амар тийм бид хоёр л ерөөс ямар тийм мэдрээгүй. Нэг ганц хоёр нэг бичлэг үзэж байхад л зүгээр улаанцаа тэр гудамжинд явж байхад нь ерөөсөө баг Керман хотын улаанцаа ухаж гаргаж ирээл тэгэл баг шийдснэ нэг баг ингээл дамжуулаад ер нь бол яг тэгдэг гэсэн. Эвгүй л харагдчихлаа. Тэгэхээр бүр цайрцсан гарууд байд юм энэ дөө гэж харж байна. Урдаас нь харж байгаа л булаагаад. Тий. Тэгээд яг хоо за тэгтэл надаа Бразил нэг юмараа л гоё таалагдаад байгаа юм. Тий, хаанч газар тэгтээ яг л өөрөөсөө шалтгаална л да. Бас тэгэл яг л ингээл болохгүй газраар нь арга харанхуй шин ингээл явах ч юм уу. Тэгээд дэвэл яалтчгүй чанд муу. Нэг бол хэтэрхий салбал ингээл. Яг л хаанч усаа өөрийгөө л яг схинж одоо яг гаднах. Энэ айл хийгээ явж байгаа бол хэтэрхий ингээд сониучрахаал хэтэрхий нэг газараа ингээд удаад ээж болохгүй юм шүү. Нэг амар ус гэлцэл байгаад ээж болохгүй. Тий. Нэг юм бас авч явах. Би бас нэг кубд явж байхад би нэг гинж зүтсэн байсан. Чи одоо юм бэ нэг манад муу алтан муу мэдхгүй. Тэгээд чинь дараа нь манад муу да. Амар олон жил болж энэ дээр хаяандаал зөөдөхгүй. Дээрс нэг таа өгөө. Тэгсэн чил нэг манай хост хүүхэн маань гинж рүү заахаал амар. Бити гинжээ аавал гэдэг байгаа бол та тэгэл ингээл гинж рүү заагаад би тэгэл зүгээр гайг авах баярлаа. Яг амар санаан зовсон юм шиг ингээ гинжи чи авчна гэл нөгөө алтмалт гэж л бодсон юм шиг байна. Тэгээд гинжи маань гин заагалч наадаа аваарай гэл тэгээд харин одоо олсон чинь ер нь бол яг нөгөө зарим нэг газараар бол их боломжтой байгаа. Одоо жишээ нь Азад бол ер нь айх шаардлага алгаатай тийм нэг одоо хинж гарч ирээ бид нэр яах чүгээ одтой ер нь бол тийм яаж яах нэг Аз чинь тэгж нэг амар боо муугаар гангстерүүд байхгүй шүү ер нь бол тийм нэг байлаагээ тэд нар орог зүгээр мод орол дайрах гэдэг. Яг өсрөл хэрэлт хамгийн наазахын хэрэлт цаашаагаа нэг хэдэн жоохон яваа. Тэгтэл тэгж нэг нөгөө одоо хулгаалагдаж аваачаал барьцаалагдаад юм уу энэ тэнд очиод нөгөө заазурд болчихгүй л багт. Энэ South American чинь ганц бас хүмүүсийн яаж байгаа юм тэр аваад байгаа. Зүгээр шүү тийм аваад явчих найсуу зүгээр буугаар зэрэг буудаа ичсэн. Японд 2 хэр үдсэн. Тийм Японд 3 дөрөс. Токио. Зэст Японы яг
түүхэнд хамгийн халуун өдрүүдээр нь зүгээр буудал нь ингээ байж байгаа. Замынхын нөгөө талд нөгөө метроных нь зогсоол байгаа юм. AC-тэй буудлынх нь лоббинаас гараад зам унтлан гараад нөгөө AC-тэй метроных нь буудал руу орох хооронд ингээд норож модолк шүү зүгээр нефт нараад ингээ орчиж байгаа юм. Зам унтлан гараад алах хооронд тэгээ манай инхвач нь яаж яах амар том гэжтэй жирэмсэн. Тэгээ удаан алхаж зүгээр хоёр чинь зүгээр л алхаа авчдаг. Алхаал эсвэл метрог нь яагаад хөлрөөл яваад байгаа ч гэдэг ирчихсэн. Бас аюултай юм байна. Амар халуун бөхчм тийм нэг юм агааргүй халуун болж байна тийм. Тэгж нөө огцом халуунаас болоод юу 70 идүүн өгцөн. Бичсэн. Түүгэндээ хамгийн баг халуун өдөр нь мэдээгээр гараад л зүгээр Япон бол гэхдээ ястал гоё газар. Шал өөр юм билээ тий. Цэвэрхэн Японы тэр гудамд нь хог авдаг өдөр нь заяа. Хог авдаг өдөр нь зүгээр юм хүмүүсийн амьдэрдэг юм зүгээр гудамд нь хог авдаг өдөр нь бүх хүмүүс хогоо гудамдаа гаргаад тавьцаа байгаа хөөх. Замын хажуугаар ингэ. Манайс ч одоо тэгээ бүх хогнуудад хийм амар халуун хөлс гойцоо бүр гараа алхахад хөлс гойж байгаа өдөр хогнуудаа ингэ гудмаар тавьсан бол одоо манайс ч одоо баг явж чадахгүй хамгийн өмнө үнэртэй дэвгүй. Тэг чин нэрс юу ч үнэртэхгүй байгаа хөөх. Ямар ч тийм нэг ямар ч муухай юм үнэртэхгүй тэгээд хогн донд битэр зүгээр явах чи яахчгүй. Зүгээр хүнд одоо яг л хэрэгтэй одоо хүнд яаж одоо амар байхаар бүгдийг шийдсэн байгаа хөхгүй. Одоо битэр ч одоо ингэ буудлаа бол орж байгаа буудлын хөрг ханд жоохон заа ороод ерөөсөө ороод зүгээр нэг тэрүүхэн зайд нэг лагжа тавиад ховцаа тайлаад орон дээрээ зүгээр ингэ өсрэхээр заа. Тэгээ нэг юм нарийнхан зайгаар ингээд нэг цаашаа очиод нойл руу орж байгаа хөхгүй. Шавар мауртай. Тэгсэн бүх юм ингээд багтаагаад тэр жижигхэн зайл бүх юмыг багтаагаад хэрэгтэй бүх юм байгаа юм. Тэгээд битэр чи яасан жоохон болохоос биш бүх юм байж тийм. Тийм битэр чи ингээл аялал явангууд чинь аль болох ингээл мөнгө хэмж нэг ингээл аль болох хямдхан дуу газар ингээл явж байгаа шүү дээ. Тэнгуч угаасаа ингээл яг тэгэл заримдаа за яад ингээл нэг ганц хонхон юм чигээл үнэтэй буудал аваад орсон. Тэгэхэд тэр ингээл амхандаа хямдхан дуу буудал аваад ороход тэр зүгээр өөр газруудын тэр орж исэн үнэтэй буудлаас л илүү байгаа байхгүй тэр Японы буудлаа. Цэвэрхний үед бол тийм цэвэрхэн мэвэрхний зүгээр ярихгүй зэ. Тэгээ ингээ нэг жижигхэн тэр одоо ус одоо нойлд нь ороод одоо тийм усанд ороод ингээ халуун усанд ороод ингээд уснасаа ингээ гараад ирэхт ингээ битүү яг жоох юм чи ингээ нэг уурандаа ингээ бүх юм ингээ цантцсан байгаа байхгүй. Тэгэл нэг толин дээр нь очих чинь толин ингээ битүү цантцсан ирнэ яг нэг хүний нүүр гарах хэсгээр нь цантааг байгаа байхгүй юу. Яг тэр нэг цантуулдгүй юу хийцээ байгаа. Тэгээ зүгээр ингээ амар халуун уснаас гарч ирээд толин тарахад зүгээр нүүрээ хараад ингээ нүүр мүрээ арчаад ингээ бол тэр нь ямар ч тийм цам ам байхгүй бус юм битүү цантцаа байхгүй. Хүн угаасаа тэгээ нэг юм жижигхэн юмнуудыг аюух анзаардаг юм шиг байна тий. Одоо жишээ нь хичнээн тэр Япон жижигхэн минималист тэгэл нэг одоо бид нар шиг юм ямар юу тийм зай томол юм дуртай хүмүүс бол яг Япон бол яг юу юм шиг санагцсан нөгөө аюу нөгөө байгаа жижигхэн юмнаас аюу гоё таашаал аваад минималист амьдралаар яг жинхэнэ амьдрал амьдарч чаар. Тэгэд бусдаар тэр нийгмийн тэр чигээр угаасаа бүх юм биелэн яг зүгээр сэтгхүүгээ өвж яхаа өөр үгүй юу? Жохон гал. Сэтгхүү хамаагүй өөр. Одоо ингээ яг нэг rush hour-аар метро чинь пиг байгаа байхгүй юу? Метрон дотор ерөөс амьдрал нь өглөөнөөс орой болтол метрон зүгээр хитэн ч замтай байгаа нь ерөөс тэгэл ингээл яг зүгээр яг тийм rush hour биш үедээ бол зүгээр байгаа юм л таас. Яг rush hour-аар ингээл пиг байгаа. Ямар ч метро ч одоо хэсэг юм байгаа шүү дээ. Яг тэр урд хэсэгтээ жирэмсэн хөгшин үнийгээд ийм хоёр суудлаа нэгхэн ийм хэсэгт суудлаа байгаа. Тэг чин тэр метронд пиг байх чин тэр суухгүй. Жирэмсэн хөгшин байхгүй бол тэр суудлын хоосон байж л байгаа байхгүй. Инхмачин жирэмсэн тэгэл ямар ч ингээл амар пиг байсан юу байх чин тэгэл ороод зүгээр сандал дээрээ суучиж байгаа. Тэгэл хамгийн амар нь ёстой нэг
утсын нүүрэн дээр нь скотчдсан юм шиг хүмүүс л. Заарт юм билээ ингээл. Ерөөсөө өөр юу ч харахгүй. Ерөөсөө бүр хажууд нь юу болж байгааг анзаарахгүйгээр ингэж ерөөсөө хөгшин залуу гэж бүр 90 өвдгөн тулсан эмгэн хүртэл ингээд утсан гिचээд ерөөсөө тэр метрон дотор чинь ингээд битэр чи яахт нэг өөр газар очихоор утас чи интернетгүй нэг wifi та газар очил буудал модл гэсэн газар л хэрглэж байгаа. Бусдад л хэрглэхгүй болонгот хүмүүсийг зүгээр анзаараад ажаад явж байгаа. Тэгчээрээс зүгээр ерөөсөө утаснууд бол ерөөсөө ийм. Тэгээд ерөөсөө метрон дотор ерөөсөө ингээд ерөөсөө утсан дээр бол ерөөсөө амар юм байл. Манай хүүхдүүдийн үед яг тийм болох байх те дэлхий тэр яриа. Мэдхгүй яг зүгээр ямар ч гэсэн яг та хоёр шиг ингээд нөгөө яг ийш тийшээ аялж байгаа бол утас бол үнэндээ хэрэг байхгүй. Яг зүгээр хэрэгл нөгөө одоо нэг газраас ч юм уу төөрч мөрс тэрнээш бол өстой яг нөгөө нүдэ юм үзэж нүд тайлах гэж ирсэн болохоор утас ширтэх гэж одоо явах ч юм уу те эсвэл нэг буудлын ая тух ч юм уу буудалд нэх одоо амьдрах гэж байгаа биш. Угаасаа л унтаал гараал босоо цагт нь юм үзээ явах юм чинь. Тэгээ нэг юм би басаад Европтой харьцуулахад ч Европ Метронд нь бит хоёр суугаа явж байгаа. Одоо юунаас аэропортнаас нь бит хоёр метрогоор зүгээр төв рүү орж байгаа. Тэг чин буцаа орлож байгаа юм баг байхгүй ганц нэг. Тэгээ ном уншиж байгаа. Тэр залуучууд нь тэгэл ерөөсө зүгээр айлсвал ном уншаагүй зүгээр тэгэл байж. Ерөөсө энд бол ямар ч гэсэн Америкт хаач явж исэн тэгээд нэг автобусан суусан ч метрон суусан ч байна нэг тэнд нэг 20 хүн байлаа гэж бодох нэг дор хаяж 5 нуцаа оролцож байгаа шүү дээ. Одоо баг 18. Энд чинь за нэг л хүн за 21 юм уу да бараг л. Тэгэхэд Франц тэхгүй байхгүй юу? Ерөөсөө уцаа оролцож байгаа хүмүүс амар цөөхөн. Тэгэл ном уншиж байгаа хүмүүс амар их юм байлээ. Тэгэд ерөөсөө зүгээр уц муц оролдохгүйгээр зүгээр метронд. Бас тэгвэл айгүй оюунлаг биш тий. Ер нь айгүй Европынханд нэг амар утсан дээрээ яг яадаггүй. Япончуудыг би баг айгүй албаар тэгжиж магадгүй гэж бодвол. Угаасаа нөгөө нөхдүүд ч ерөөсөө наад одоо тэр нөгөө хин хэлдэг шүү дээ нөгөө комедийн эдрээ. Ерөөсөө л би хүнд гай болчихгүй. Ерөөсөө л хүн рүү харж нөгөө хүний уур өргөчихгүй. Би зөвхөн энэ рүү харж байгаа. Би тэгжэхэд нөгөө бид нар ингээ хүн рүү ингээ хараад байдаг шүү дээ. Тэгсэн чинь тэрийг бас нөгөө бид нар л анзаар нөгөө бид нар өөрсдөө үйлдэл хийдэг болохоор бусад хүмүүс болохоор яагаад хараад байгаа юм бол гэж одоо ялангуяа японочууд бол яг тэгж бодно. Тэгж бодохоор ч хүмүүс өөрөө ингээд яагаад намайг хараад байгаа юм бол гэж улам ингээд тэгээс нэг гайхалтай юм тэгж их амар хөгдсөн байжээж бас хуучныхаа юмнуудыг амар гоё авчулдсан. Тэр нь онцлог үнэхээр гоё юм билээ. Яг тэр яг бүх юмнууд нэрээ бүх юмнууд нь яг японочууд өөрсдөө тэгж хэлж шүү дээ. Бараг тэр нөгөө шинэ одоо нэг энэ баруун жилт бол ерөөсөө бид нарыг амар их байсан. Япон гэдэг юм алдсан гэж ярьдаг шүү дээ. Айгуу сонир. Өөрсдөө бол айгүй их юм алдсан. Бид нар culturally бол бид нар нэлээд өөрчлөгдөж одоогийн Япон болсон гэж яриад байгаа болохоос биш. Одоо гадны өнцгөөс харах юм бол хүү та нар ч харин ч байгаа юм шүү. За яг хөө нэг гэшээ самурай хоёр л алга байх шиг байна. Тэгээ айгүй хүндэтгэлтэй юм байлээ. Юу яагаад битээр тэр нэг одоо парк маягийн гэхдээ нэг дундаа нэг жижигхэн сүмтэй тиймэр орж явах. Тэгээ яг тэр лөө орохын өмнө ингээд амар том хаалга байгаа байхгүй. Зүгээр хаалгач гэжтэй зүгээр нэг юм одоо тийм хоёр багантай дээрээ юутай. Тэгч яг нэг тэрчтгэл жуулчд амар их явж байгаа. Тэгэл орж гараал ингээд японочууд нь өөрсдөө болохоор тэр лөө орохын өмнө мөрөгчөөд орж байгаа. Зүгээр тэр чинь юу вэ? Зүгээр нэг жижиг алга биш шүү дээ. Амар том ингээд хүмүүс алхахдаг ингээд мангар өргөн юм. Орж байгаа нь мөргөөд орж байгаа, гарч байгаа нь гарчаад эргэж харж мөрөгчөөд явж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол айгүй соёлоо амар хүндгсэн айгүй гоё санагдсан. Энэ бас тэр юу метронд битээр ороод метронхын тикетийн аваад явахад би нэг мөнгөдөл германаа ингээд германаас яг энэ тэндээс нэг жижиг сажиг юм авсан юм жижигхэн цаас эрсэт унтсан байгаа нэг германаас би тэрийг мэдхгүй тэгээд германаас зүгээр төрүүлж байгаа зэрэг тэлчээд тикет аваад тэг орцоохгүй. Тэг ороод юугаараа гейтэрээ яг нэг юугаад тэгтэн уншуулаад цаашаа орчоод алхаж ирсэн ч араас л гэл орлоод байна.
Тэг гайхаад ингэсэн чинь тэр холоос тэр араас тэр чинь бас нэг ойрхон зай биш тэр цаана төлчөөд наашаа алхаж ирээд тэр гейтээр ороод цаашаа явж байгаа шүү дээ. Тэг чи араас гүүж ирээд нөгөө нэг карман сонс ямар ч хэрэггүй нэг ийхэн цаас цаа жоохоо юу. Тэрийг өрц чи юм онгаачлаа мэ гэж өгөө. Тэгэхгүйс энийг хогийн саунд хийчих. Тэг бараг л аваад тэгснэ жоон санаа зөө за өөр аваад эргэж аваа хогийн саунд. Япончуудын нөгөө соёл угаасаа Аз дундаас амар тий хамгийн хөгжилтэй тэрнээс гадна яг тэр нэг хүн хүндэлдэг яг тэр нэг traditional тэр соёл нь бүр дэлхийд номер 1 баг тий зүгээр ямар ч улсаас үгүй яг тийм болохоор тэгэл ер нь тэгэл дэлхийн өөр улсууд ч гэсэн японочдод ч амар хүндэлдэг харьцаж байгаа. Тэгэл угаасаа нэг муу Япон гэж ямар сандал тэр одоо тэр хөл бөмбөгийн тэр том стадионд бид нар чинь эдэн зүгээр орж үзэж байгаа хэрэг хамгогоо утаад аваа гарчиж байгаа. Хинч тэхгүй бол баг. Тийм болохоор ерөнхийдөө бол зүгээр Япон гингүүт. Тийм нэрээ дэлхийн аваргаар нэгтгсэн шүү дээ. Ер нь хаач тэгж байгаа. Очиж одоо хамгийн таалагдаагүй газар юу? God тэгэл Bad experience. Тийм амар тэгж нэг амар тийм бол одоохонд нэг тохиолдог л байна шүү дээ. Чи бас нэг анзаарэгдсэн юм гэхээр манус одоо ингээд одоо юу одоо third world country одоо буурай улс руу аялна шүү дээ. Тэнгүүт тэд нэр манустай яг одоо куб мөв ч юм уу те тэд нар ч манустай зүгээр манусыг хүндэлж харцаад байгаа. Яг Япон бол угаасаа л хүмүүс нь тэгж байгаа. Куб мөв ч юм бол манустай ингээ амар гоё найрсаар туслын мөслийн. Тэгэнгүүт манус ч одоо Европ руу очлоо шүү дээ. Европ ч угаасаа зүгээр автобусаараа хятад зүгээр автобусаараа ирээд хэдэн зугаараа буугаал тэгснэ тэрүүгээр хамаг юм идэж хаяал баг болохгүй гэж байгаа юм даваал зураг ахуулаад ингээл хурж болохгүй гэсэнд нь хүрээл яваад манус тэр нэр чи хажуугаар манус одоо ингээ явангууд адилхан Аз багнэр явангуч бид нартай айгүй муу харцж байгаа байхгүй. Яг миний хувьд бол Европ нь яг юм үзэх одоо юу юм одоо бүхэн сонгодог урлаг бүх уран баримл уран зураг бүх юмны үүсвэр бүх сонгодгууд ч тэрүүгээр байгаа болохоор надад бол зүгээр үзэх юмны үед бол надад бол Франц, Итали бол сэтгэл тултал байсан. Яад өглөр одоо юм Франц гэж яг Эвлин цамхаг бол яг хүн болгон л очиж түүнээс тэр Лувийн музей ороод тэр баримл зураг тэнд байгаа нөгөө тэг яг нэг өдөр тутмын их сургуульд нөгөө дэлхийн урлагийн түүх гэд манах чичээл байгаа шүү дээ. Тэд нар ч ороод үстэ энэ баримл энд байгаа хэдэн онд ийм хийсэн ингээл Лүүрийн музейд бүгдийн яриад тий Лүүрийн музейд байгаа хэрвээ та нар хизээ нэгэн цагт Лүүрийн музей орох юм бол зүгээр одоо юу юм Лүүрийн музейг чинь баг 7 хоног үзээч дуусахгүй өстө нэр дэлхийн бүх сонгодог юмнууд байгаа. Дээрээс нэрмтаж нэст гэл тэр чинь зүгээр ингээл 5 жил ингээл хөтлөө үзчихэж байгаа болонгот чинь тэр чи яг өөрөө очиод амьдаар очиод тий үзэнгүүт чинь өстой хоо гэж байгаа байхгүй. Нэрээ 7 хоног үзээд дуусахааргүй юм байна уу? No. Тэгтээ яг нэг томын хувьд бол амар том баг тий. Зорж очиж байгаа. Тэр чинь харгаж байгаа л. Тэгтээ нэг яг уран баримл урлагаа би чаяад 10 хэдэн жил болчихж байгаа болохоор чинь зүгээр нэг багшийн зааж өгчээсэн юм байна. Гэж нэг яг нэг аялж явж байгаа шиг тойрч нэг хараад за дараагийнх нь ингээл алхаа явчихж байгаа. Тэгэхэд бол яг нэг өдөр дуусчихлээ л дээ. Чи United ороод тэр удаж юу? Би одоо хэдэн жил болчихв? 5 жил үү? 4 жил гарна. 4 жил 5 сар. Бас нэлээ senior юу руу орчиж байгаа юм шүү дээ бас. Чи ингээ аэропортод ажиллангууд чи ингээд угаасаа онгоцнууд ч одоо ингээл ирээл яваад мөнхийн тэгж байгаа шүү дээ. Тэгэл нэг онгоцнууд чи ерөнхийдөө хараад нэг бид нар чи нэг номерын бүгд цаанаас ийм номертой онгоцыг авчир тэг ингээд нэг юутай болохоор нэг номернууд нь хараад сүүлдээ үрцээжилчихэж байгаа. Тэгэл нэг хідэн онгоц л эргэлдээл байгаа юм чинь. Нэг онгоц очичоод тэгээд тэр буцаал ирээл буцаал ингээл яваад байна гэсэн үг. Нэг онгоц. Тэр ерөөсөө онгоц бол ерөөсөө зогсолгүй 24 цаг нисэж байгаа байхгүй. Тэр чи нэг онгоц өглөө нь ирээд ингээд
янзлж ингэж юу ячаа явуулна шүү дээ. Тэгжэл нэг хэдэн цагийн дараа нөгөөд нь буцаар өдөрж байгаа юм чи. Тэгээд юм байж яваад байж дахиад өдөр өдөрж байгаа юм чи. Нэг онгоцоор 4-5 удаа нөгөө юу ягаа натж байгаа юм чи. Тэр бас эвгүй юу. Надад тэгэж бодсон чи амар ч юм шиг санагдчихлаа. Одоо жишээ нөгөө миний одоо сууж байгаа онгоцыг одоо хэдэн өдөр унтраагаагүй шаацыг бол гэмээр тий. Бид нар чи ерөөс тэгэл ерөөсөө тэгж нөгөө шатгооны явж ижил мөнгө хийж байгаа юм чи. Тэгэл бас ингээл бас л эвгүй ш доошо машаар дууных нь юм өөрөө оронгоц зүгээр ингээл тас мас нь гоож. Тэгэл зүгээр өстө 24 цагнаас ангуучаад энэ хуучин онгоцнууд ч одоо Airbus энтер чинь одоо 320 321 мөн гэдэг бид нар ч бол хуучин шүү дээ. Тэгэл бид нар ч тэгэл явуулаа. Тэгэхээр яг хөө бид нар ч нэг мөнхийн яг цаг тухайд нь бүх үйлчлэг нь хийж байгаа болохоор тэг. Яг харахгүй яг яваал юм л. Гэтэ чи тэр техник талыг нь бол хариуцдаг үст тий. Гүү. Шинэ бол юу зүгээр таавал яг зүгээр засварт орох гэж байгаа онгоцнууд агуулсаа одоо нэг юунууд ч механикууд ч нэг онгоцнуудыг одоо нэг тэр мөнхийн сервис хийхтэй яг нэг скежл. Тэгээ дээрээс нь янз бүрийн эвдэл гэмтэл одоо нэг юунууд ч одоо нисгч нар ч одоо зүгээр далавчных нэг жижигхэн гэрэл хүмүүсийн бүтэн суулгачаад нисгэж яхад орой нисгэж яхад далавчных нэг жижигхэн цагаан гэрэл нь асахгүй нэг юм гүчөө би нүгэр чинь нисэхгүй гэ хайчиж байгаа байхгүй. Тэнгүүт чинь бүх хүмүүсийн буулгаад дахиад шинэ онгоц авчрах хэрэгтэй болж. Тэрийн зүгээр ерөөсөө зүгээр шаттавд зүгээр нэг манус гэрлийн шийдэн сольдог шиг уг нь сольж болж байгаа. Тэнгүүт чинь нэг механикууд тэхгүй наатгаж заавал юу хангерлоо одоо авчир гэж байгаа байхгүй. Тэгэл ер нь яг нэг чинь нэг юниттэй тийм ажил чинь яг дандаа тэгж явж байгаа. Заавал номоор нь амар ихтэй. Яг номоор нь хийн. Хуулийн дагуу тий. Заавал хөдөлмөрийн гэрээний дагуу ч. Чи тэгэхээр одоо union member юм биш тий. Миний хувьд бол болдгоо бол зүгээр би барыг зүгээр далавчин дээр нь гарч цонхоор нь гарч далавчин дээр гүрэн гүйж очиад үзүрд ногоод авторкээр тайлцаалж буцаад хийчээр юм байгаа. Их ч үгүй гэж байгаа. Тэр ч бас арга болох л та. Тэгээ бас лаг сонсон юм гар юм анах чам. За. Тэгээ сайхан ч гэсэн жилийн юм чинь юу ягаа ицсэн юм чинь. Хаашаа олон улсын нислэг том одоо энэ том онгоц, шинэ онгоц. Одоо онгоцны үйлчлэгч очиад хөнжил 0.1-гээд манус одоо нэг онгоцнд нэг хөнжлэгдэж штэ хөнжилж гэжтэй зүгээр нэг бүтээлгнүүд гэдэг. Тэрийг 0.1- гээд татцгаа юм чинь. Яаж байгаа? Мэдгүй манай нисмээргүй санагдсан ш. Тэнгүүд нэг тэр чинь бүх системийн таглаач жоох нэг хараад. Тэгээд ерөөсөө ямар ч ажиллах юуг болоод тэр онгоцыг бүр сервис руу гаргаач, сервисээс гаргаач. Яадаг хорломоо вэ тэр чинь тий. Тэгэл ажилгүй болсон уу? Юуны ганц амар юмчаад баг хүн алчихгүй бол тэгээд байгаад байгаа байхгүй. Тийм коллективли халагдах баг худалчинд л одоо ийм юунтэй ажилчин бол баг халагдах ганцхан шалтгаан гэж байгаа. Чи ажиллаа таслаад хоцроод ах юм бол чамайг хаална. Түүнээс бусдаар бол одоо ингээл марч бас point системтэй байхгүй юу? 7 хоногтой жилийн. Чи тэр 7 хоног чинь байхгүй болчих чам халтчих байгаа. Чи ажил таслах юм бол 1 оноо. Янз бүрийн одоо safety ч юм уу янз бүрийн асуудал гарах юм бол 3 оноос очиж байгаа. Тэгэл оноо нь байхгүй болчихвол өсөгчж байгаа. Тэгээд центр том онгоцны уртлын дугуйг эргүүлж хаяад чинь 7 хоног моног янзлаад бүх зардал нь 26 сая 27 сая гарч байгаа. Тэг чин тэгэл уртлын дугуйг эргүүлсэн баг тэгэл байжлага компани 27 сая алдагдал гаргацаа тэгээд за гэж ажиллажлаа. Яа, тасаг. Тэр Монголд нэг мята нэг нисгэж нэгэд уужсэн гэж байгаа. Тэгсэн чинь нэг контрол таараас хөөе ахаа та нөгөө дууга буулгаач гэсэн. Буцаад нисээд эргэж тэр чинь гэхдээ бас амар айлгүй юу алдаа байгаа тий. Дууга буулгахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг ямар усан дээр бууж байгаа шүү дээ. Юу орхоч юм болох шиг гэсэн үг байна.
Тэгээ уул нь айгүй тийм нихуур айгүй олон жил нисгэж ийсэн хүн хэрнээ. Яг тийм зүгээр орон нутгийн нэг юм байнга нисдэг одоо нэг ховд Улаанбаатар хоёрын хооронд нислэгээсээ буцаж ирж их та болохоо мартчихжээ чинь шүү. Ой та буцаад нис гэсэн чинь. Үгүй яг нэг тиймэр. Үгүй тэгэл яаж ч 1000 амир чухал ажиллалаа гэсэн тэгэл хүн бол хүний алдаа бол хүний алдаа Сангийн аэропорт дээр ч олон монголчууд байна. Дотор одоо тэр нэг air serve гэдэг нэг хүмүүсийн лагж магажиг аваад зүгээр нөгөө бэлтэн дээр тавьдаг дээр нэг монгол ах байгаа. Өөр airline-д Turkish Airlines ч одоо 2-3 монголчууд supervisor нь бүр монгол. Өөч flight attendant бас айгүй гоё ажилладаг шүү тий. Замбраагүй их газар лөө зүгээр. Яг л жоохон амьдралгүй юм шиг. Зүгээр яг ганц бие юм хүмүүс. Харин ялангуяа тэр нэг юм хизээ байлаа би нэг сүулт угаасаа яг сануулж байгаа байхгүй. За одоо нэлээд сэгсэр шүү гэл. За одоо ихэндээ гэж хэлжсэн чинь ста бүр аимшигтэй сэгсэрд юм ингээд нэг минут гарan сэгсэрсэн. Тэгэхэд л зүгээр shit яах гэж байна. Бүр нэг юм за яг нэг салхин дээрээс нь л ингээд өглөгж орж ирээд юм даа гэж хараад. Гэтэ ер нь бол ингээд нэг юм донслогоо тэгэхэд нэг сонь ингээд нэг хажуу тийшээгээ ингэчих гээд байгаа юм шиг санагдаад байна. Яа за ойрт ер нь нисхэргүй. Ойрт нисмэргүй санагдчих. Гэтэ баян нисдэг ажил хэцүү бас тэгээд яг зүгээр тэгж янз юу яхан chance намайг бага л да. Тий. Яг тэгтэл бас тэр нь одоо нэг сүүлээ хамгийн сүүлд чинь энтгэгт нэг онгоц. Тэгсэ. Ямар airline? Энтгийн нэг юу. Яг хөө гэхдээ statistical нэрээ like low юм да тий. Гэхдээ яг хөө тийм нэг юу улсууд чинь юу бас өөрсдөө нэг сервис менежс нэмэр мó. There is not in том им giant team том компани чинь үйлдвэрээс нь хэдэн зугаар нь одоо энэ онгоцыг аваад хэрэглэх хугацаа заагаал тэр бүр эдлэгнээс нь гарахаас нь өмнө зүгээр зарчж гин үү. Өөр улс руу зүгээр хамгийн хогийн өөр airline-ч тэрийг авчиж байгаа байхгүй. Хамтнаар болохоор тэ авчих юм шүү. Тэгэл Манайсыга зүгээр нэг Toyota Corolla-гаар нисгээд манай Монгол ч гэсэн дандаа тийм хуучин онгоцнууд байдаг шүү дээ. Мачад хамгийн тав надад тэр 767 сая нэг шинээр авсан биз дээ. Seattle-аас авдггүй. Тэр чи одоо нэг юу байхгүй юу? Хуучин боо бас тийм. Гэхдээ цааш нь 737 Max. Тэр чи одоо юу яа одоо Boeing Seattle-ийн Boeing-аас одоо нэг жижиг онгоц тэр жижиг чиз нэг 180 маяун орох юм уу да. 180 тонн суух юм. Шинэ онгоцл цааш нь онгоцлоо. Монголын засгийн газар нь бүхлээрээ ирээд бөөнөр ирэнгүүтээ аваад буцаад нисээ явна. Нэг шинэ машин авж байгаа нэг дөнгөж баяжсан нэг шиг шээ. За нэг анх удаа нэг очиж авч үзье та. Ир очив. Гүг би очимоор байна гэсэн. Манай компани бонч бол зүгээр шүү. 100 авсан. Шинэ 100-аар авсан. Зээ. Энийг ингээд өндөрлөе да. Зээ. За дараа ирж ирсхэнд оролцоорой. За. Дараа тухтаа ирж Ярина.